Энэ ч муу юм боллоо. Ганцхан дуунд оногдсон ч би гарцааг ухаана. Луужаа чи зүгээр би зүгээр хэдэн зуун татгуулчихлаа. Луужаа үнэхээр мангас юм уу? Наана зогс ойртож ирэхгүй шүү. Та нар аль оргилд харьяардаг ба хаш охтын оргилын шав жуух чаны. Би шиврийн оргилын шав нар бид шиврийн оргилд наана хөдлөхгүй бай. Хэн нэгэн ч сэжигтэй хөдлөн хийвэл би тэр нь цохигч лууг идэвхжүүлж та нарт бүгд өхөн шүү. Энэ чинь цохигч луу байна шүү. Жуу гэр бүлийн домог техник механик зэвсэг энэ бүр төрөлх хүрээний бясалгач нар тэр доор нь алж чадна. Ийм амьтад зэвсэг хүртэл байдаг юм. Цохигч луу авч явж чадаж байгаа юм бол чи зүгчийн жуу гэр бүлийн гишүүн байна. Асуугаар л хариул. Чи өөрийгөө хэн гэж бодоо. Эхлээд гэнэтхэн бидэн рүү улангасан борооны зүгээс буудаж одоо бидэнтэй иймэрхүү байдлаар ярьж байгаа юм. Энэ улангасан борооны зүү биш байсан. Би тэднийг сүнс илэрхийлэгч зүгээс сольсон. Учир нь та нар хордуулахгүй. За одоо та нарын дунд ямар ч сүнс холилдоогүй нь тодорхой боллоо. Энэ хаш зүгээр л мэдчихэж байгаа юм уу? Энэ бол жуу гэр бүлийн хийсэн сүнс илэрхийлэгч зүү. Энэ сүнсний аавраад маш мэдрэмтгий. Хэрэв та нарын хэн нэгэн сүнс идэд оронд нь орсон бол хичнээн сайн өнгөрсөн далдалт хийсэн ч сүнсний аавраны уул мөр үлдэх байсан. Тэгвэл энэ зүү ногооноос улаан болж хувирна. Сая би тааны шалгахын тулд улангасан борооны зүүний ижил механикаар харавсан. Хонч та нар бүгдийг нь хаасан. Энэ явдалд би хөлцөл өчье. Ийм учиртай байсан байх нэ. Игч дүүсээ одоо бууж ирж болно. Тэдний дунд ямар ч сүнс алга. Та нар өмнө сүнснүүд халдлаганд өртсөн болохоор ийм болгоомжтой байсан юм. Манай хаш охтын оргилын бол хар хадны оргилд энэ сүнс устгагчийн сорилтын үеэр хүчээр нэгтгэсэн юм. Бид үүнд тийм жигсэлтэй байхгүй гэж бодсон ч манай багт сүнсний дэслэж холилдсон байсан. Тийм байна гэж хинч төсөөлөөгүй. Тэр сүнс хар хадны оргилын шав нарын нэгийг залгиж түүний бид нуугдсан байсны дараа бидэнд рүү гинтийн дайралт хийсэн. Хар хадны оргил баг маш их хохирол амжиж миний игч дүүсэл мөн гэмтсэн. Бидэнд бас яг ижил тохиолдсон. Бид бас сүнсний дэслэгтээ таарсан бөгөөд эцэст нь энэ Луужийн ахын ачаад түүнийг устгасан. Хэрэв тэр байгаагүй биднээс нэгэн ч амьд үлдэхгүй байсан юм. Тэр би итгэхгүй байна. Аль нь ч биш. Хэрэв би өөрийн нүдээр хараагүй бол би ч бас итгэхгүй байсан. Гэвч ялалтч үгүй ийм зүйл болсон. Сүнсний дэслэгч нар манай багуудад нэвтэрч байсан тохиолдолд урд өмнө гарч байгаагүй. Энэ даалгавар төлөвлөгөөний дагуу үргэлжлэх боломжгүй боллоо гэж айж байна. Би гэмтсэн шав нараа аюулгүй газар хүргэж өгөөд чиний бүлмийг аврах ангийг хүлээсэн дээр өнөө шөнө бид эндээ амарч ээлжлэн манаа хий. Шөнөжин мотны эсэст би оргил чөтгөрийн нудрагын 2 дахь хөдөлгөөн болох цуглах чөтгөрүүдийн сурахад бага зэрэг ахиц гарсан бололтой. Урт хаа нэгтээ тулаан болж байна. Очоод юу болохыг харцгаая. Ганц тэнгэрийн оргилын шав төрөлх хүрээний 5 дугаар төвчний хуан Таня. Ганц тэнгэрийн оргилын хуан Танян ах байна. Түүнд элхний хүсэл зориглын ойлголт нь бүхэл бүтэн бүлгэмдээ дээгүүр ордог гэдэг. Түүний элдний хөлний хөдөлгөөн гайхалтай. Тэр үед мундаж гэсэн хэрэв тэр 2 сүнсний дэслэгчтэй хэд ойдвол нэлээд аюултай байж болно. Хурдан очиж түүнд тусалцгаая. Дайр. Би нэг сүнсний дэслэгчийг нь анхаарлыг сонирхолтой таслая. Ингэснээр чи эхлээд уртгаад анхаарлыг төлөвлөж чадна. Зинэ чөтгөрийн нудраг. Түүний биеийн хүч үнэхээр гайхалтай юм. Тэр зүгээр л энгийн энерги шингээсэн цогцолтой сүнсний дэслэгчийн ганхуулж чадлаа.
зэнээч өдрийн энерги гаднаасаа л бодсоноос муу үйлчилж байх шиг байна. Би дотроос нь цохих арга бодох хэрэгтэй. Дахиад юу хамгаалтын элд, захирагчийн элд авсан баярлалаа. Таны нэр хэмбэ аль сүлдэнд хаяалагддаг вэ? Ганц тэнгэрийн оргилын хуваар таны харин чи би шиврээ авлуулж дими дараа били эхлээд энэ хоёрын сүнсэн тэсэлчийг намдай. Асуудалгүй. Одны элд шарах одоо нэвтрэх цэг байх гарлаа. Энергийн чөтгөрийн нудаг чөтгөрийн аим шиг. Энэ ямар энерги вэ? Зэний чөтгөрийн энерги залгиж чадаж зүйл зөвхөн энерги биш байна. Тэр байны махан бие дээр цусыг залгих чадвартай. Чанга бие байлаач гэсэн дотроос залгуулж байвал юу ч хийж чадахгүй. Ямар догшин энерги вэ? Энэ бүр бит зүйлсээс залгиж чадна. Үгүй өөр нэг сүнсэн тэслэгч үлдчихэж тэр луажийн хуваа таны хоёр руу ардаас нь дайрах гэж байна. Цочордом луу. Үгүй яаж түүнээс бултаж чадваа? Чиний барьж байгаа тэр механик зэвсэг чинь дажгүй харагдаж байгаа харамсалтай нь огт онсонгүй. Би дууслаа. Энэ сонирхолтой зэвсэг байна. Би чамайг судлах зорилгоор өөртөөгөө хамт авч явна. Тусдаараа гэхдээ ихчийг аваад авчлаа. Түүнийг буулга. Хуан таны би түүнийг туслах гэж байна. Чи тэр сүнсэн зэргүүдийг ялж шаргацсан шав нарыг эндээс дагуулга гарч чадах уу? Асуудалгүй надад даатах. Тэгвэл чамд даатгалаа. За. Хөөх эн чинь шиврээ оргилийн шав нар биш үү? Луажийн хаан байна. Тэр аль хэдийн өвдсөн үед түүний амийг би таслах ёстой байсан юм. Хэрвээ тэр ямар нэг сүнсэн зэрэгт алуусан бол амархан үхтэй азтай нэг юм да. Мэдээж луажийн амьд байгаа. Гэхдээ чи өөрийгөө хэн гэж бодоод түүний амийг авах гээд байгаа юм бэ? Намайг бүү нээлгээрэй. Дахиад хэлээд үзэлтэй шиврээ оргилийн шав хизээнээсээ ийм бардамж аашлах хэрэгтэй болчихсон юм бэ? Та нар үнэхээр манай тэнгэрийн оргилтой өрсөлдөж чадна гэж бодож байна уу? Тийм ээ, линг гэж чам шиг хэн ч биш манай тэнгэрийн оргилын дотоод хүрээлд орж чадахгүй. Тэгвэл бид Солианхын крест яах вэ? Хүн болгон чам шиг төртэй гэхдээ гэр бүлийн хүмүүсээс айдаггүй юм шүү чи юм уу? Би та нарт анхааруулж байна. Одоо ямар нэгэн асуудал үүсгэж болохгүй. Хэрвээ амьд үлдэхийг хүсэж байвал та нарыг зүгээр байж бидэнтэй ойрох явж байна дээр. Яагаад бүр Солианхын крест хүртэл луажийг өмөрж байгаа юм бэ? Яагаад гэдэг мэдмээр байна уу? Яагаад гэвэл тэр бидэнд сүнсэн тэслэгчийг нарыг устгахад тусалсан. Өөр оргилийн бүх шав нарыг аварсан. Чи өөрийгөө луажны тэнцүү өрсөлдөгчөөр нэрлэхэд ойртож үгүй. Юу гэнэ пирамидын ойд сүнс тэслэгч нар байдаг гэсэн үг үү? Ийм байх боломжгүй. Түүнийг явуул. Тэгвэл би чиний амийг өшөөе. Хүний бацаанаас том яриахаа бол өмнө эргэн тойрноо сайн хар. Хэцүүдэх нь нэг дор хоёр сүнсэн тэслэгч тулдах нь миний хязгаар байх. 6 сүнсэн тэслэгчээр хүрээлүүлчихлээ. Эндээс бүрэн бүтэн гарах бараг л боломжгүй байх. Гэтэ би одоо буужж болохгүй. Би яаныг аврах ёстой. Чи юм уу жаал үхэх гэж байж юундаа инээмсэлээд байгаа юм. Хүн ямар ч зайл мэхэд хэрэгэлсэн ч эндээс цуглаж чадахгүй бээр. Одоо муу новш тэр эмэгтэй хүн бамбай болгож байна. Чиний сүүлийн тэмцэд бидийг гэнэтүүлсэн ч харамсалтай чи өөхөх болно.